олон нийтийн телевиз маань одоо мэдээллийн төв гэдэг та нар бол мэдж байгаа. Эндээс бол бид нар болж байгаа үйл явцыг болоод ер нь хэвлэл мэдээллийнхээ ирж энэ чинь мэдээлэл хийдэг тийм ээ. Тэгэхээр та нар бол Монголын үндэсний олон нийтийн телевизийн мэдээллийн төвд ирчээд байгаа. Ер нь ямар зорилгоор манай олон нийтийн телевизийг зорж ирсэн бэ гэх. Бид нэр олон хүүхдүүдийн төлөөлөл болж ирж байгаа. Одоо ингээд дахиад бид нэр одоо энэ асуудлаас өөр асуудал аваад ингээд төлөвтэй бид нар авах гэж байна шүү дээ. Одоо хүүхдүүд өөрсдөө тэр биеийн тамирынхаа зааландаа өөрсдөө явахгүй гадны хүмүүсийг одоо тоглуулад Заалаа бид нар өөрсдийнхөө хүснээрээ үнгүү чөлөөтэй хэрэглэхийг хүсээд тийм учраас нэг танаад ирээд нэг бас ингээд өөр бодонтой адилхан тийм хүсэлтэй хүүхдүүдийг цуглуулад одоо дэмжлэг авах зорилготойгоор л ирж байгаа. Ер нь бол та нар дуу хоолойгоо нийтэд хүргэх гэж зорж яваа юм байна шүү дээ. Энэ та нар судалгаа хийж үзсэн үү? Энэ нөгөө 1-2 удаагийн тохиолдол ер нь байнгын зүйл юм уу? их сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд иймэрхүү асуудал байдаг. Түүнээс болоод хүүхдүүд гадуур их дэмий тинж байгаа. Тэгээ муу мухай зүйл уруу татагдж байгаа. Одоо 7 хоног бид шинүүнүүд нэдлэн тоглож байт 3 удаа тоглолдог байсан. Тэгээ 3 удаа гэдсэн 1 удаа тоглолт 2000 төгрөг. 7 хоног 60000 төгрөг зүгээр л заалан зацуулна. Ямар хэмжээг хамарсан таны судалгаараа? 10 сургуулийн 700-аад хүүхд орсон байгаа. Тэгээ тэр судалгаанаас юу гэж байгаа гэхээр хүүхдүүд өөрсдийнхөө зааланд өөрсдийнхөө хүссэн цагтаа хүссэн өдрөө очиж тогломоор байна л гэдэг ерөнхийдөө юм гарч иж байгаа байхгүй тийм. Яаж нэгдсэн юм бэ? Яаж бие биенээ олж яаж энэ бол хэрэгтэй бид нар өөрсдөө нэг өөрчилж чадна гэсэн итгэл хизээ яаж төрөв? Энэ 400 бүгдээрээ цугтаа нэг ээлжээр туслан явсан байхгүй юу? Нөгөө сэлэнгэд байдаг Эколанд гэж туслан. Тэгээ тэр туслан дээр бүгдээрээ яваад ингээд мэдээж 7 хоног удаан байгаа юм чи нэг ойлгоод найзууд болоод санаа бодлоо ойлгоод ирэхээр тэгэл ер нь тэрнээс хойш бид нэр байнга уулзалтаас бүлгийн уулзалт гэж найзууд болсон. Тэгэл би биэндээ өөрсдийнхөө асуудлыг яриад эхлэхэд ер нь тэгэл бид нэр цугтаа ингээд гарах гэхээр ингээд орох газар байхгүй бүгдээрээ угаасаа спортод уруу хөвгт гэж байхгүй. Тэгээ сакс тоглоё гэхээр чинь тэгэл тоглох газар байхгүй. Ингээл ер нь бид нэр ийм санаа зорилгоор л нэгдсэн тийм. Өөрсдийн үзэл бодлороо нэгдэн манай телевизийг зорж ирсэн хүүхдүүд бусдад хүрэхийг хичээж байгаа санал бодлоо илэрхийлэхийн тулд биднээс зөвлөмж тусалцаа авахыг хүссэн юм. Хүүхдүүдийн тавьж байгаа асуудлыг нийтэд хүргэхийн тулд эхлээд иргэний боловсролын төвийн дэмжлэг, зөвлөгөө тэдэнд чухал байлаа. Учир нь ардчилсан нийгмийн иргэний хувьд асуудлаа хэрхэн тавих, өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх, түүнийгээ хэрхэн шийдвэрлүүлэх талаар тэдэнд иргэний боловсрол хэрэгтэй байсан юм. Хүн нь төрийнхөө төлөө биш, төр нь хүнийхээ төлөө явдаг ийм нийгмийн хүмүүнлэг гэж байна. Хүний төлөө. За ардчилсан гэдэг нь юу гэдэг? Хэн нэгэн хүн би их ухаантай, би мундаг. Эсвэл нэг бүлэг хэсэг хүн юм уу? Та нар намайг дагаад энэ зүв гэд ингэхгүй. Тэр олон нийт ард түмний олонх нь юу хүсч мөрөөдөж, юуг одоо хиймээр вэ? Тэр олонхын саналаар шийднэ. Тэгтээ цөөхийг бол бас яхав. Өө та нар хожигдсан бид нар олонх болцсон гэхгүйгээр цөөхийг бас сонсно. Бас олонход хэрэгтэй юм хэлж магадгүй. Олонх бас тэднийг дагаад бүзэн санаа өөрчлөгдөж магадгүй. Ийм шийдвэр гаргадаг нийгмийг ардчилсан нийгэм гин. За иргэний гэхдээ яхав? Монгол улсын иргэн гэдэг нь хин бэ? Бид нар биш. Би ганцаараа шийдвэр гаргачаа. Би иргэн юм чинь би станер ми та нар миний энийг заавал биелүүлэх ёстой гэх үү? Өөрийнхөө шийдвэрийг биелүүлдэг болгох бол тэр хүн яах ёстой? Олонх болох ёстой шүү дээ. Бидний энэ ярьж байгаа асуудал бол бүх хүүхдүүдийн асуудал. Одоо хүүхэд юм чинь бүгд л нэг л адилхан үзэл бодолтой, бүгд тоглож наадахыг хүсдэг. Тэгээ хамгийн гол нь энд болохоор нөгөө хүүхдийн эрхэн зөрчигдөд байгаа байхгүй юу? Тэгээ тэр зөрчигдөж байгаа тэр юмыг энэ одоо бид нэр тэр хүүхдүүдэд одоо нээж өхийн төлөө ингэж явж байгаа. Хүүхдүүд иргэний боловсрол төвийн захирал доктор Наран Гэрлийн яриаг сонссны дараа хүмүүнлэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа иргэний хувьд түрэн үйл хэрэгт оролцох учиртай талаар ихээхэн сонирхож байлаа. Тэдний сонирхсан олон мэдээлэлд нь хариу өгөх үүднээс улсын хурлын гишүүн Батчимгийг хүүхдүүдийн сургалтанд урьсан юм. Төрийн бодлого гэдгийг та нар юу гэж ойлгодог вэ? Тэгээ зохицуулагч одоо нэг улс яаж явуулах, яаж өдөртөнд явуулах тэр бодлогыг хэлж байгаа юм бол төрийн бодлого. Жилээр биш одоо тэдэс тэд онд Монгол улс ямар байсан?
одоо тэдээс тэдэн оны дараа бид нар ийм байх хэрэгтэй гэсэн тийм ерөнхий тий одоо 4-өөс дээш жил тиймэрхүү сэтгэл бодлого гэдэг юм болов. Тэгэхээр төрийн бодлого гэдэг өнөөдөр сая та нарын хэлдгээр тэр дээр байгаа зүйл ерөөсөө биш байх нь тийм үү? Биднээс хол зүйл ерөөсөө биш. Төрийн бодлого гэдэг бол нэг айлын амьдрал, нэг айлын хүүхэд өсч торноход юу үзэж, юу ойлгож, ямар хүн болоход бас шууд нөлөөлдөг тийм зүйл байна. Өнөөдрийг хүртэл манад яг энэ бодлого хэрэгжүүлэхэд хүмүүсийн оролцоо бага байснаас болоод яж инхээр нөгөө амьдралд нийцэхгүй хуйлууд гараад байна. Тийм үү? 76% муу ажиллаж гин гэдэг чинь өөрөө бас энэ оролцоо бага явж ирсэнтэй холбоотой байх нэ. За бодлого хэрэгжүүлэхэд оролцох ямар арга боломж байх шиг байна. Та нар яаж юу олж харсан хэлдэ? Цэнгэлдээ дүр 9-р хороонд амьдардаг. Нэг өдөр ингээд 9-р хорооны одоо тийм хурал олноо. Одоо цэнгэлдээ дөрвөн засаг дараагаар ирнэ. Хорооны засаг дээр бүх эрдийн төлөөлөгчтэй хурал ирнэ. Хурлын дарга ирнэ. Эцэг ихээ дуудаарэ гэдгсэн байхгүй. Эцэг одоо манай аав хоёр загваргууд би өөрөө очиж суусаа. Тэгэхэд одоо иргэд өөрсдөө ингээд өөрсдийнхээ сандлыг тавиад одоо ингээд хорооны засаг дарахтаа уламжилж байгаа байхгүй. Тэгэхэд би өөрийнхөө одоо хүүхдүүдийн тоглоомын талбай авахгүй наа барьсан одоо эвдрээд муу юм бариад наа ингээд би заалын талаар ингээд ярьсан байхгүй. Тэгэхэд намайг их гайхажсэн байхгүй. Яагаад гэвэл бид нар шиг хүүхдүүд залуучууд гардггүй дандаа хөгсчүүл өөрсдийнхөө одоо өөрсдийнхөө сандлыг одоо хүүхдүүд нь гардггүй. Залуу хүн бараг байхгүй дан хөгсчүүлээс болохоор тэднэрт өөрсдөнд нь ашигтай юмыг ихнээс нь ирэмлүүлж эхэлсэн. Тэгээ хүүхдийн одоо бие тамирын одоо заалын талаар одоо хүүхдийн тоглоомын талбай одоо 10-т хамгийн сүүл 9 одоо бараг хусагдцсан бараг хамгийн доотлолт. Бидний одоо та нарын ээж аавын одоо хийсэн бүтээсэн ажил хөдөлмөрийнх нь орлогоос одоо татвар аваад улсын төсөв бүрддэг тийм үү? Энэ бол дарга нарын мөнгө биш. Энэ бол хүмүүсийн бүтээсэн хөдөлмөрөөс авсан татварын мөнгө тийм үү? За энэ мөнгийг урд нь яаж зарцуулж ирсэн бэ гэхээр саяхан болтол өнгөрсөн он болтол ерөнхийдөө яамдуудаас саналыг аваад тэгээд их хурлын 76 гишүүн яаж зарцуулах нь шийддэг байсан. Тэгэхээр одоо өнгөрсөн оноос эхлээд төсвийн энэ бодлогыг өөрчилсөн. Яаж өөрчилсөн бэ гэхээр баг дээр хороон дээр одоо хүүхдийн тоглоомын талбай барих уу, сагсны талбай барих уу? Эсвэл танаа одоо гэрэлтүүлэг нь хийх үү гэдэг асуудлыг хорооных нь иргэдийг оролцуулаад шууд тэр хорооны иргэдийн хурлаас саналыг авч байгаа шийддэг тийм хуультай болсон. Би өөрийнхөө хүссэн сагсны талбайг дэмжүүлэхийн тулд би яах хэрэгтэй болох вэ? Олон хүнээр санал одоо оролцуулахын тулд иргэдийн нийтийн хурал дээрээ өөрсдийнхөө найзуудаа ч юм уу сонирхол нэгтэй хүмүүсээ дагуулж очиод тэгээ цуг саналаа өгөөд нэгт оруулах хэрэгтэй. Нөгөө ахмад настай хүмүүстэй бас ойлгуулах ажил хийх хэрэгтэй шүү тийм биз дээ. Та нарыг бид нар дэмжиж, бидний энэ одоо залуучуудын талбайг та нар дэмжээч гэдэг ингээд та нар өөрсдийнхөө л оролцож эхэлж байгааз. Тэгэхээр иргэдийн нийтийн хурлын чинь онцлог энэ байх нь шүү дээ. Та өөрөө шууд шийдвэр гаргахад саналаа өгөх хэрэгтэй хүн багхгүй иргэдийн нийтийн хурал дээр. Энэ гол ойлгосон бол бидний иргэдийн оролцоо гэдгийг л аягүй сайн ойлголоо. Өөрсдийнхөө оролцоог нэмэрлэхгүй байж дараа нь одоо тэгчлээ ингэчлээ ингээ мөнгө идчихин тийм болсон одоо бидний төлөө юм хийхгүй байх гэд тэгээд шүүмжилдэг. Нөө бид нар үүргээ ухамсарлаад одоо би энэ хурлаас гарахтаа сургууль дээр очиод дахиад нэг 10 хүүхдийг хуралдуулж хагаад энэ талаар ярилцаад цаашдаа сургуулийнхаа хэмжээнд ярилцаад бүр цаашдаа одоо улсын тулгамдж байгаа асуудлуудад бид нар оролцох тийм чадвартай болохын тулд хамгийн түрүүнд би эндээс гараад миний хийх оролцоо юм байна гэдгийг ойлголоо. Хүүхдүүд бол мэдэрч байна. Жишээлбэл ингээд төр гэж юу юм бэ гэдээ асуухад хүүхдүүд бүгдээрээ төр гэдэг бол бидний төлөө бидний өсөл зоригийг илэрхийлэх гэж бидний эрх ашигыг төлөөлөх гэж байгуулагдсан байгууллага гэж хэлж байгаа байхгүй. Бидний багад тийм ээ төр гэдэг бол бас ингэж илэрхийлэгдэх ойлголт байлаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр төрж өсөж байгаа хүүхдүүд бол ямар ч байсан төр гэдэг бол өөрөө арчилсан байх ёстой гэдэг ийм ойлголтоор төлөвшөж байна, өсөж өндөөж байна гэдэг нь харагдаж байна. Энэ өөрөө сайн зүйл. Гэхдээ арчил гэдэг бол нэг талаас улс төрийн тогтолцоо боловч нөгөө талаас хүмүүсийн хамтарч амьдрах хэв маяг, хамтарч амьдрах соёл тийм ээ олонхоо сонсч бие бинийгээ хүлээн зөвшөлтсөж ойлголцож шийдвэр гаргах тийм хэлбэр шүү дээ. Хүмүүсээр хилцүүлдэг иргэний танхимууд ажиллаж байна, гишүүдтэйгээ уулзах боломж байна. Энэ бодлого шийдвэр гаргах үйл явцад та өөрөө оролцож байна уу? За харамсалтай нь манай иргэд ихэнх нь үгүй байна, зав гарахгүй байна гэж хэлдэг тийм. Тэгэхээр эн чинь өөрөө иргэд тэр хүмүүсийг тэр төрийг нэгэнт сонгож байгуулж байгаа хүмүүс нь сайн ажиллах эрхтэй хүмүүс нь иргэд өөрсдөө байгаа учраас иргэд иргэдийн хариуцлагын асуудал болж байгаа. Яг
ямар ард түмэн байна, тийм төр засаг байдаг гэдэг бол хатуу боловч бас үнэн үг гэж би боддог. Бидний хариуцлагатай байх юм бол амьдрал хариуцлагатай байдаг. Ийм цаг үед ирсэн байна гэдгийг хүмүүс ухамсарлахгүй л бол Монголын нийгэмд хариуцлага төлөвшөхөд хэцүү юм яриа хэцүү. Хүүхдүүдэд маань одоо яг өнөөдрийн хүртэл бол би ялангуяа өнөөдөр ингээ хийж байгаа эртний боловсрол гэх хүүхдүүдэд яг энийг нь ухааруулах, ойлгуулах ийм системтэй сургалтын тогтолцоо, ийм хөтөлбөр бас би хэрэгтэй гэж харж байна. Та өөрөө шууд шийдвэр гаргахад сандаа өгөхгүй юм байхгүй эрдийн нийтийн хөлтэй. Хүүхдүүд өөрсдийнхөө зааланд өөрсдийнхөө хүссэн цагтаа хүссэн өдрөө очиж тогломоор байна л гэж энэ тэмрийн хичээл орно гэж заагаад өгсөн. Асуудлын сонгуул, нэгийн сонгуул. Өөрсөндөө байгаа тулгамдаад байгаа асуудлаа шийдэхдээ ямар аргачлалаар ямар аргаар оролцох вэ гэдэг аргыг энэ иргэн төсөл гэдэг манай энэ төсөл бол та нар тэр аргыг заах юм байгаа. Энэ асуудал маань бид нар одоо шийдэж болох асуудал үгүй юу үгүй гэдгийг судлаад тодорхойлох бас асуудал байгаа. А дараа нь энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэг төрийн бодлогын хувилбар гаргаж ирнэ. За тэр хувилбар гаргасныхаа дараагаар энэ бодлогоо хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулна хамтдаа. А хамгийн сүүлд бол тэр хийсэн ажлынхаа дагуу цомог бэлдээд нийтийн өмнө, хүмүүсийн өмнө, та нарын өмнө тулгамдаад байгаа асуудлыг бүгдээрээ гаргаж ирж тодорхойлох хэрэгтэй байна. Ардчилсан нийгмийн иргэний хувьд асуудлаа хэрхэн тавих талаар сургалт зөвлөгөө авсны дараа хүүхдүүд өөрт тулгарч байгаа бүхий л асуудлаа эрэмблэн бичсэн юм. Би одоо энэ асуудлыг л бүлгийн асуудал болгоё гэсэн асуултан дээр энэ цааснаас бүгдээрээ наа. Тэгээд тоолоод хамгийн олон санал авсан асуудлыг бүлгийн асуудал болгож шийдвэлээ сонгоно гэсэн. Нийт 20 гаруй асуудал нэрлэлсний дундаас тэдний тавьж байгаа биеийн тамирын заалаа өөрсдөө ашиглах талаарх санал олонхын хүсэлтэд нийллээ. За энд болохоор сургуулийн заалны ашиглалт буруу, сурагчид биш гадны байгууллага түрээсэлдэг гэдэг дээр 1 2 3 4 5 6 7 хүн санал өгсөн байна. За энийг одоо бүлгийн асуудал болгоод хэдүүлээ энэ дээр одоо дараагийн үдийн цайны завсалгааны дараагаар орж ирээд энэ асуудал дээр хэдүүлээ бодлого боловсруулад ажиллана. Тэгээ сургуультай заал авч чадахгүй болохоор өөр сургуулиас илүү үнэтэйгээр заал авах хэрэгтэй болдог. Тэгээ эн чинь хамгийн гол юу аахгүй юу? Өөртөө сургуультай юм бэжж өөрийнхөө сургууль тоглож чадахгүй байна гэдэг чинь хамгийн том асуудал байгаа байхгүй юу? Түрээсэж байгаа хүм албан байгууллагуудын мөнгө нь хаашаа ордгийг бид нар өөрсдөө мэдэхгүй. Тэгсэн мөртлөөсөө түрээс алтан дотор одоо аваад тоглуулад идэг. Тэгээд тэднээс нь одоо тоглоо бид нарт ямар ч тоглох зай завсар байдгүй. Тэгээд хичээлийн бус цагаар бид өөрсдөө тоглохыг заавч мөнгөөр түрээс тоглодог. Нийгмийн ажилтны сквад захирлууд ер нь үл таадаг. Яагаад гэвэл яагаад тэд нар чи хүүхэд болохоор бид нар юу юугаа мэдтий яах гэж ирсэн гэдэг тийм хандлагаар ханддаг. Сонгож авсан асуудлаа шийдвэрлэхийн тулд хүүхдүүд нэг баг болон нэгдсэн. Тэд 4 хэсэг болж мэдээлэл олж авахар зохион байгуулагдлаа. Бид нар нэг заалны ашиглалтын тухай мэдээлэл авах гэж явж байгаа байхгүй юу? Тэгээд энэ талаар мэдээлэл өгөх юм байна. Мөнгө хөргөл гэдэг нь тэнцвэр гэдэг юм. За. Тоол гэдэг нь тийш 400 их. 400 ихтэй. За. Бид нар болохоор ерөнхий боловсролын сургуулийн санхүү болон хөрөнгө оруулалтыг хариуцсан тийм мэргэжилтэнтэй очиж уулзах гэсэн. Зорилго нь болохоор E-бизнес сургуулийн заадлыг тэр тус сургуулийн захирлууд одоо захиран зарцуулах тийм эрх байдгүй. Тэр зарцуулаад одоо мөнгө нь хаашаа ордгоо. Тэгээд тэр мөнгө нь төсөвт ордгоо. Санхүү нь одоо хаашаа ямар зохицуулалттай байдгүй л гэдгийг мэдэх гэж л очсон байхгүй юу? Сайн шинжилгээ ухааны гэдэг дээрээ
боловсрол шинжилгээний тасралтгүй явах зарчмаар явж байгаа байхгүй юу? Хүмүүстэй уулзгаа тэгээд одоо тэгээ мөнх хэрэгэл гэдэг хүнийх нь өөрөө нөрөхөр өөрөө байхгүй. Тэгээ хажууднаас нэг санхүү хэлсэн хэлсэн юу лээ. Тийм бас нэгч орсон. Тэгээд тэр хүнтэй уулзаа би сайн мэдэхгүй байна гэд. Тэгээд нөгөө хүүхдүүд болохоор ч юм уу нэг тоохгүй ингээ уцаар ярьж мараад тэгээд бид нэр ингээ бичлэг дагуулж орж байгаа шүү дээ. Тэгээд бид нэр ерөөсөө тоохгүйсэн. Энэ ерөнхий боловсролын сургуулийн заалнаас олсон мөнгө төгрөг төсөв одоо хөрөнгө хаашаа явдаг талаар мэдээлэл авах гэсэн байхгүй. За сэдвүүдэд дараа ирэх үү? Мөнгө явах. Очих тухайга мэдгдсэн байсан уу? Мэргэжил юуны мэргэжилтэн жимчим лам гэдэг мэргэжилтэндээ өмнө цаг авсан байсан. Тэгээд ерөөд ингэж очиж шүү. Одоо ингэ энэ талаар мэдээлэл авах гэсэн юм аа гэхэд хүрээд ирсэн. Тэгээд даанч яг холбогдох. Тэр мөнх хоригл гэж хүн байхгүй. Тэгээд бас туул гэж хүн байдаг гэсэн. Тэр нь бас өрөөнд зоожтой. 301-ийн тооттой ч гэсэн тэр нь бүр нь юу юу кофе шоп ч л нэг тийм одоо буруу тоот хэлж өгөх юм бас тийм сэн зүйлүүд бас байсан. Миний ярьслаг авсан хүмүүс бол их нь оюутан байсан. Тэгээ зарим сургуулийн оюутангууд нэг заалгүй. Тэгээд өөр сургуулийн заалыг түрээс тоглодог гэ. Тэгээд цагийн эдэн өрөөгээд ингэж зооход 15-аас 20 гээд тэгээд нэг хүүхдээс гарах мөнгө нь 3,000-аас 5,000 төгрөг гэж хэлжсэн. Тэгэхээр ерөнхий хандлага та нарын асууж байгаа энэ асуултанд хүмүүс тэрийг чухал гэж үзэж гэнэ үү? Эсвэл одоо энэ ямар ч одоо хамаагүй надад хамаагүй юм уу тийм онц чухал асуудал биш гэсэн хандлагатай байна уу? Миний ярьслаг авч байгаас нэг хүн бол ямар ч надад хамаагүй гэсэн байдлаар ханджсэн. Би спортоор хичээлдэггүй, би тийм заалан тоглолтгүй гэж хэлжсэн. Зарим нь бол тэгэл амар итгэвтэй орчихсан тэгдэг ингэдэг хэвээр заалгүй нэг тэрэг гэж хэлжсэн. 20 дүүнээс сонсон тэрний бараг 5 6 нөгөөг. Тэгээд 10 эднээс олон хүнээс асуу. Тэгээд яг 4 нь болохоор тийм оюутан бусдын тэгээс авч. Бидний энэ судалж байгаа асуудлаар интернеттэй материал олох нөх элбэг байхгүй юм байна те. Ялангуяа сургуулийн биеийн тамирын заалыг түрээслэх тухай янз бүрийн журам, дүрм, хуулийн зохицуулалт бол ер нь байхгүй юм байна тийм үү? Өөр ямар нэгэн тийм одоо энийг зохицуулсан тийм мэдээлэл хайж оролцож олсон юм юу вэ? Нэг Монгол Улсын боловсрол соёлын шинжилгээ ухааны сайдын тушаалыг хураам захыг хориглох тухай гэсэн юм. Энээр болохоор ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын заалыг гадны байгууллага аж ахуйн нэгжид урт богино хугацаагаар гэрээгээр ашиглуулж байгааг зогсоож тусгай хуваарийн дагуу суралцагчийн чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээ зохион байгуулж байгааг сургуулийн захирал нарт даалгах суугаа. Тэгээд суралцагчдын авиас чадрыг хөгжүүлэх чиглэлээр уралдаан тэмцээн олимпиад зохион байгуулагчдад мэрэгжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг аймаг нийслэлийн боловсрол соёлын газрын дарга ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгох суугаа. Тэгээд энэ тушаалын хэрэгжилтэнд болохоор хяналт тавьд гарсан зөрчил дутагдлыг тухай бүртэн арилгах тийм арга хэмжээ авч байгааг боловсролын хяналтын улсын байц агч нарт даатгсан юм. Тэгтэл хуулийн дээр үл юу гэсэн байгаа вүлээ? Захирал яаж болно гэсэн байгаа вүлээ? Орлого олж болно гэсэн нэг өгүүлбэр байгаа биз? Энэ дээр болохоор орлого олж болно гэдгийг хэлээгүй яг биеийн тамирын заалыг бол ашиглаж болохгүй гэсэн. Тэгэхээр энэ хоёрын хооронд байгаа гацааг гаргахын тулд яам дээр очиж та нөгөө мэрэгжилтэд уулзах гэдэг тийм ээ. Гэхдээ энэ ийм байхад ингээд болж байгаа мó. Энэ мөнгө нь одоо хаашаа орд юм бэ ингээд асуух гэсэн чинь тэр хүнтэйгээ уулзах чаддаг гэсэн. Тэгвэл та нар одоо дахиад орлого хийх хэрэгтэй юм байна тийм. За бидний асуудал бол нэг өнцгөөс харахад жижиг асуудал юм шиг байгаа шүү дээ. Сургуулийн заалыг гадны байгууллага түрээслээд байна. Энийг болиулж хүүхдүүдийг тоглуулдаг болгоё гэсэн тийм үү. Энэ асуудлыг шийдвэрлэж өөрчлөхийн тулд ямар бодлогын хувилбарууд, ямар арга хэмжээнүүд байж болох вэ? Хуульд өөрчлөлт оруулах. Зөв. Нэмээд тэр одоо хүн болгонд хүрэлцээтэй 1197 заалын тэр чигт нь бариад хүчиж бол. За, спорт зал ашиглах тийм журам бодлого. Ааха. Одоо энэ том хүмүүс одоо ингээд сурагчдын юуны заалыг одоо худалдаж авч байгаа юм чи тэд нэр өөрсдөө одоо тийм яг тэр хүмүүст яг тийм заал одоо бариад өгчүүл яасан. Тэгээд сурагчид өөрсдийнхөө заал нь ер нь бол хүснээр яаж болно шүү дээ. Өөр. За гих мэтчлэн маш олон хувилбар байж болно.
За хэдүүлээ энэ дотроос одоо ангийнхаа нэг бодлогыг сонгож авна тийм үү? Магадгүй тэр сонгосон юу чинь бүтэхгүй дараа нь энэ рүү ордог ч юм уу. Одоо янз бүрийн юм. Одоо бид нар яг өнөөдөр яг энэ бодлогуудын хувилбаруудын алийг авах вэ? Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлаар одоо заал ашиглах журам гаргуулах нь ер нь бүтэх бүрэн боломжтой. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралч нь болохоор бидний өөрсдийн сонголтоор гардаг учраас биднэрт хамгийн ойр байгаа тийм албадээд албан тушаалтнууд. Тэгээд бидний шийдвэрийг хилцээ цаашаа нөгөө нэг дамжуулах бүрэн боломжтой учраас. За тэгэхгүй бол яах вэ? Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал та нарын энэ асуудлыг авч хилцэхгүй. Захирлууд зөв хийж байна гэсэн шийдвэр тэд нар гаргуул та нар яах вэ? Бидрийг сонсдгоо одоо бидний хийх гэсэн юм хийхгүй байгаа тийм төлөөлөгчдийг бол дараагийн сонгуулиар дахиж гаргахгүйгээр өөрийг тийм одоо хуулах тийм ажил явуулах нь ш сонгогчдод тий. Хийх гэж байгаа ажил маань маш яаралтай ажил вэ нү? Нин чухал ажил юм уу? Эсвэл одоо чухал боловч нэг хайхтар яаралгүй ш тий. 5 сард хийчих болно ч гэдэг юм уу тий. Чухал бус гэдэг ч юм уу хэдүүлээ ингэж англи. Тэхийн тулд эхлээд би таадаг яах чинь гэхээр багаараа сууж агаад хийх ажлынхаа юг жагсаалтыг цаасан дээр өөрсдөө хоорондоо ярьж байгаа тий. Ийм ажил хиймээр байна гэд гараа. Дараа нь хэдүүлээ би таард өнгийн цаас өгнө. Энэ дээр авчираад нөгөө ажлаасаа энэ ажлыг энэ сард нь хийе гэд хэдүүлээ энэ дээр ажлынхаа төлөвөө гаргаад дараа нь хэдүүлээ зэгцэлнэ заяа. Бидний энэ хүсэж байгаа хүсэл нөгөө иргэдийн төлөөлөгчд орчихдоо нэр энэ хүүхдүүд ийм хэрэгцээ байгаа юм байна гэдгийг мэдүүлэх баримт хэрэгтэй шүү зүгээр амаараа ярих. Өөрөө гэдэг юм байна. Би таны өөртөө сургуультаа авъя. Би үчи. Нөгөөдөө бас жоохон зай үлдээгрээ. Яцгаана. За. Дээрээс нь бас одоо байгаа мэдээлэл дээр нэмэлт мэдээлэл олж цуглуулах нь байна тийм ээ. За ишөө юу гэдэг иргэдийн төлөөлөгчдийн хурлын өөрсдийнхөө хорооны тий тойргийн төлөөлөгчтэй уулзна гэж байна. Тий асуудлаа танилцуулна. Нийслэлийн боловсролын газрын дарагтаа уулзах гэдэг гол ажлууд байна. Хүүхдүүдэд олон янзын бэрхшээл тулгарсан ч зөв галсыг хайсаар байлаа. Эцэст нь нийслэлийн иргэний хувьд нийслэлийн иргэдийн хуралд өөрсдийн өмнө тулгарч байгаа асуудлыг оруулж шийдвэрлүүлэхээр санал нэгдсэн юм. Тэд олон ч албан тушаалтантай уулзаж бүтэлтэй бүтэлгүй хариулт авсан байна. Тэдний хувьд сургалтын дараа олсон хамгийн том амжилт нь үзэл бодлоо өөрсдөө зоригтой ил гаргаж байж зорьсондоо хүрдгийг мэдэрсэн хэрэг байлаа. Тэр нийслэлийн боловсролын газрын дарга Тун багаан даргатай уулзсан байгаа. Бид нар өөрсдийнхөө ажлыг танилцуулаад одоо бид нар ийм юм хийж байгаамаа, өөрсдийн салхи ийм бүлгэмээс явж байгаамаа гэхэд бидний ажлыг 100% дэмжсэн. Бид нартэй бүр нийлж ажиллаж одоо тус тийм хилтэс байгуулад одоо ерөнхий боловсролын сургуулиуд тийм одоо хяналт тавина гэж байсан мó. Бид нар дээгүүрхийн та нар одоо доогоор суурч муурчаас нь одоо санал асуулга авд юм уу эсвэл тийм жижиг сажийн ажлууд нь хий. Бид нар харин дээгүүрх захиргааны арга хэмжээ авч яваа гэд бид нартэй хамтарч ажиллах тийм наастай хариу өгсөн байна. Мөн одоо бид нар энэ ажлынхаа дагуу сургуулийн захирлуудтай уулзаарай гэсэн. Тэгээд тэгээ хэрвээ уулзалт татгалзсан тийм хариу өгж магадгүй. Тэгээд тийм болохоор бид нар та нарт одоо тэгээ уулзч өгнө гэсэн бичиг гэж өгье гэсэн. Тэгээ тийм бичиг хийж. Тэр бичгээ тэгээ сургуулиуд явуулсан юм аа? Хайс нь явуулсан? Бид нар төгсөн. Тэгээ одоо бид нар очиж уулзахдаа тэрийг авч очино. Хотгон магаан дарга. Тэгээд тэр одоо бидний дэмжсэн одоо тухай Facebook дээрээ тавьсан мөн бид нарт хийж өгсөн хуудсыг энэ Facebook пэйж дээр бас тавьсан байгаа. Албан бичгийг. Албан бичгийг. Сайн байна. Нийслэлийн иргэдийн оролцоонд хэлэлцсэн. Дарга Батбагшин даргатай уулзсан. Тэгээд тэр хүн бас бидний ажлыг дэмжсэн. Одоо нийслэлээс борж байгаа байдлаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг хүсэж байгаа. Тэр нь яг тэр бодлогын хүрээнд бид нар очиж байгаа нэг одоо өөрсдийнх нь ажлыг дэмжсэн одоо их гой санагдсан юм шиг байлаа. Тэгээд одоо ингээд албан бичгээр та нар одоо энэ хүсэлтүүдэд явуулна. Бид нар цаашаа одоо иргэдийн төлөөлөгчтэй хурал, дөрөв иргэдийн төлөөлөгч, нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурал одоо төлөөлөгчд рүү одоо тэрхүү албан бичгийг уламжилж өгнө гэсэн. Хэрвээ та нарын өгсөн тэр бичгийг иргэдийн нийтийн хурлынхан аваад хэлэлцүүлээд ямар нэгэн шийдвэр гаргалаа. Тэнгууд тэрийг засаг дарга хэрэгжүүлнэ тийм үү?
Засаг дарга хэрэгжүүлэхийн тулд ямар процедур явна гэж бодож байна та нар? 9 дүүргийн 5-ын газар очиод тэгээд дүүргийн 5-ын газараасаа одоо ерхий боловсролын сургуулиуд руу очиж бичиг авч хүргэдэг байгаа. Тэгээд яг зөв ийм процедур явна шүү дээ. Тэгэхээр ард түмний гаргасан саналыг хэн бодит болгох үүрэгтэй? Хэн улсын хурал, улсын түвшинд тий? Нийслэлийн түвшинд. Дүүргийн түвшинд. Хороо багийн хорооны түвшинд. Иргэдийн нийт орол. Яг зөв. Нөхөрхийн хэлбэртэй ингээд төлөвлөгөөнүүд ингээд бичээд зураг доор нуух гараад болж байна. Тавьж байгаа асуудалдаа ямар үр дүн хүсэж байгаа, түүндээ ямар замаар хүрч болохыг таньж мэдсэн нь энэ сургалтын ач холбогдол байсан юм. Хүүхдүүд иргэний боловсрол төвийн багш сурагчдын зөвлөмжийн дагуу өөрт тулгарсан асуудлаа хэрхэн шийдвэрлүүлсэн талаараа цомог хэлээ. Энэ цомог дараачийн асуудлаа нийтэд хүргэхийн тулд хэрхэн ажиллах, ямар зүйлийг мэдэх, хаанаа хандах гээд олон зүйлийг ойлгуулах гарын амлах болсон хэрэг. За бид энэ асуудлыг авсныхаа үр дүн гэвэл зөх шатны дээд байгууллагуудаа хүргэж чадлаа. Тэгээд бид нар өөрсдийнхөө дуу хоолойг багч гэсэн ингэж одоо хүүхдүүдийнхээ төлөө ингэж хүргэсэндээ маш их баяртай байна. Бид нар өөрсдөө төлөөлөл бас эрдэнэ төлөвчтэй урлын төлөөлөгч нартайгаа холбоо ирсэн байгаа. Одоо тэрхүү төлөөлөгч нь бид нарыг бүгдээрээ эргэрүүлж авч одоо бид нартай уулзах цагаа тавуулж байгаа. Одоо жишээлбэл бид нар ингэж хүргэснийхээ ачаар жишээ бас нэг 6 дугаар сургууль юм л да. 6 дугаар сургууль одоо хагас сайн бүтээсээ өдөр хүүхдүүдтэй заалаа түрээслэх үн төлбөрөөр өгөх боломжтой болсон. Бид нар бол одоо дандаа томчуудаар өөрсдийнхээ асуудлыг шийдвэрлэх биш, харин өөрсдөө оролцоод өөрсдөө зөв тодорхойлоод хийх нь хамгийн үр дүнтэй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. 4 сарын 11-нд одоо хэвлэн байгуулалт хийсэн. Түүний дараа бид нэрлөө Монголын сагсан бөмбөгийн холбоо ярьж аваад бид нартай хамтарч ажиллая. Энэ асуудлыг бид нэр хэдэн жилийн өмнөөс одоо ингэж шийдэх юмсан гэж бодож ирсэн. Хэдээ бид нарт хэлээд хамтарч төсөл боловсруулъя гэж бид нарт хэлсэн байгаа. Бүгдээрээ те бид нарт ийм асуудал тулгараад байна. Бид нар шийдэж чадахгүй байна гэд өөрсдөө бодоод өнгөрөх биш. Өөрсдөө тэрийгэ хийгээд зориод бүтээгээд тэгээд бидний асуудлыг шийдэж өгөх хүмүүс бас байдгийн байна гэдгийг бас бид нар мэдлээ. Ингээд хийсний дараа ерөөхдөө харахад үнэхээр гоё юм. Тэгээд дахиад өчнөө одоо нийгэм зөндөө асуудал байгаа шүү дээ. Тэр болгоныг ер нь баг багаар өөрсдөө чадах төвчнөр хиймээр санагдчихж байна. Хүүхдүүд дуу хоолойгоо олон нийтэд хүргэхэд өөрсдөө оролцох хүсэл үүгээр дуусаагүй. Бидний эрх зөрчигдөж байна гэсэн хоосон хашгирах биш. Ямар асуудал яагаад болохгүй байна? Түүнийг хамтдаа хэрхэн шийдвэрлэж болох талаар ардчилсан нийгмийн иргэний хувьд өөрсдийн дуу хоолойгоо байнга хүргэх нь чухал. Энэ бүхэнд зөвхөн мэдлэг дутагдж байгааг иргэний боловсрол төвийнхэн бидэнд таниулж өгсөн юм.